За. За миний хажууд бол ерөнхий сайдыг огцруулах захим гар усгийг санаачилсан дорж төвдөн зогсож байна. Хизээ энэ санал асуулгыг эхлүүлсэн бэ? За яг баг 24 цагийн өмнө гэх юм уу. Өчигдөр ер нь энэ чагсаалт болгож байгаа. Тэгээд үүссэн нөхцөл байдлыг ажиглаад одоо энэ петишнийг эхлүүлсэн гэх юм уу. За үр дүн ямар байна? Одоогийн байдлаар бол 38 орчим мянган хүн гар усыг цугулсан байна. Захимаар. Ганцхан өдрийн дотор. Ганцхан өдрийн дотор. Маш сайн оролцоотой юм шиг. Тий, өмнө нь бол петишнүүд явж байсан бид нар мэдж байгаа. Одоо сумын газрыг хотын дараагаас огцруулъя гэдэг юм уу. Ерөнхийлөгчийг төсөв тойрог тавихыг шаардсан өргөдөлч гэдэг юм уу. Маш олон өргөдлүүд явсан. Тэгээ өнөөдрийн энэ ерөнхий сайдыг огцруулах энэ петишн бол 24 цагийн дотор бүх өргөдлүүдийг рекордыг эвдсэн. Вау. Өчигдөр шөнийн 2 цаг гэхэд 30 мянга бол гарсан байсан. Өмнөх явж ирсэн бүх өргөдлүүдийн рекордыг эвдсэн гэдэг чинь үнэхээр олон нийтийн одоо санаа бодол ямар байна те? Тэрийг шууд харуулж байна. Тий. Иргэд үнэхээр их бухимдаж байгаагийн илэрхийлэл гэж би бол харж байна. Дараагийн алхам юу вэ? Би өргөдлөө улсын их хурл хаягдж гаргасан. Ягаад гэвэл улсын их хурл ерөнхий сайдыг огцруулах эрх мэдэл нь байж байгаа гэсэн үг. Улсын их хурлын гишүүдийн 4-ний 1 нь өрөө дэмжих юм бол чуулганаар хэлэлцээд ерөнхий сайдыг огцруулах эсхийг чуулганы оролдоонд оролцсон гишүүдийн 50% бас дээшин дэмжих юм бол ерөнхий сайдыг одоо огцруулах тогтоолын төсөл батлагдсан тооцноо гэсэн ийм хууль байгаа. Үндсэн хууль заасан байгаа. 126-гаар 63-аас дээш гишүүн дэмжиж эхлэх юм бол ерөнхий сайд огцорно тийм ээ. За чиний хувьд өөрийгөө товчхон танилцуулаач. Өөрөө бол социологч мэргэжилтэй судалгааны чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн үед бас хүний эрхийн чиглэлийн судалгаанууд дээр бас ажиллаж байгаа. За өөрчн баярлалаа. Танд бас баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.